Улаанбаатар хотын утааны дийлэнх хэсэг нь гэр хорооллын яндангаас гарч агаарын бохирдлыг үүсгэж байдаг билээ. Тэгвэл утааг багасгахад хувь нэмрээ оруулах үүднээс бүгд найрамдах Солонгос улсын TAS компани байгаль дээлтэй дэвшилтэй технологийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэ бүтээгдэхүүнийг гэртээ суйрлуулсан айл өрхүүд нүүрс шахмал түлшөө түлж утаа гаргахгүйгээр гэртээ халаалтаа шийдэж халуун усаа хэрэглэж тав тухтай амьдарч байгааг ярьж байна. Монгол улсад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нар салхины эрчим хүчийг хуримтлуулах, байшин гэрээ дулаалах асуудал хамгийн чухал байгаа. За ер нь нийт авч байгаа дулаана байнга гадагш алдаж байгаа нь асуудал болсон. За дулаан алдагдлаа багасгах, нар салхины дэвшилтэт технологи эрчим хүчийг ашиглах талаар нэлээд ярих болсон. За цахилгааны төрөл бүрийн шийдлүүдийг эрэлхийлж, судалж, турших ажиллаж их өрнөж байна. Манайх шиг эрчим хүчний хүрэлцээ байхдаа өвлийн нөхцөлд бага байна гэдэг нь агаар ус нар салхийг ашиглах шаардлага зайлшгүй гарч байгаа. Яг туршаад айл өрхүүд хэрэглээд ихсэн Солонгосын TAS компани бүтээгдэхүүн нь овор хэмжээ багтай. Хүйтний улирал зөгцсөн гэдгээрээ давуу талтайг ярьж байна. 대한민국 타스는 За би болохоор Tesa гэдэг компаниас хүрэлцэн ирсэн. Тэгээ энэ манай Tesa компани болохоор цахилгаан ус хөрийг ашиглаад Монголын уламжлалт гэрт одоо халаалт болон халуун ус хоол зэргийг хийх боломжтойгоор тэг цахилгаан энергийн одоо хаусыг танилцуулж байна. За Монголын цаашдын энэ зүйлийн төлөө одоо Tesa компанид ашигладаг бүхэл төр нөгөө нэг одоо техник арга хэрэгслүүдийг тэг цаашдаа нэвтрүүлэхийн төлөө хичээж ажиллах болно. Цаашдаа ч гэсэн Монголын ард иргэдийн төлөө тий өөрт байгаа тэр сайн одоо техник технологиудыг бүгдийг нийлүүлэн хамтран ажиллах болно. Тэгээ энэ олон одоо шийдлүүдийг өөрсдөө судлаад амьдралдаа хэрэгжүүлээд тэгээ одоо өөрсдөө ашигтай, өөрсдөө хэрэгтэй тэр одоо технологи, тэр одоо шийдлүүдийг хэрэглэсэй гэж хүсэж байгаа. Нэгдүгээрт бол одоо хог хаягдл буурна. Хоёрдугаарт бол одоо бид нэр эрчим хүчний хэрэглээ багасна. Өөрөөр хэлэх юм бол бид нэр гадаа байгаа нар салхинаас эрчим хүч аваад ашиглаж байна. Гуравдугаарт бол бид нэр дэлхий одоо нийтээрээ хүлээж байгаа хөлбөмбөгийн яаг багасгахад бидний оролцоо бол чухал байгаа. За тэгээд бидний том экспортын бүтээгдэхүүн нүүрсний одоо хэрэглээ бол Улаанбаатар хоттой багасаад магадгүй бид нэр тэр хэрэглээг гадаадын одоо хэрэгтэй байгаа газрууд руу нийлүүлнэ гэсэн ийм одоо давуу талууд байгаа учраас иргэд маань одоо бас тэр үзэсгэлэнтэй холбоотой ийм дэвшилттэй технологитой холбоотой юмнуудаа өөрсдөө сайн судлаад хэрэгжүүлээсэ 2025-26 оны халаалтын улиралд бол Монгол улс утаанаас хаядаж бид нэг 50% буурах бид нар өөрсдөө магадгүй би байшингаа яаж дулаалах боломж байна, гэрээ яаж дулаалах боломж байна. Дээрээс нь би тэр дулаан хэмнэсэн дулаанаа яаж өөртөө ашигтайгаар эдийн засагт ашигтайгаар хэрэглэх вэ гэдэг асуудал чухал байна. Гэрээ халаах гэж гал түлж нүүрс түлштэй зууралдаад байхгүй, утаа гарахгүй давуу талтай болсон. Гэрээ халааж халуун усаа хэрэглээ тав тухтай байгаа гэдгийг бүтээгдэхүүнийг гэртээ суйрлуулсан иргэд ярьж байна. Тэгээд энэ компани маань ингээд бидрийг ивент гэдэг гоё дулаахан гэр онтой байлгахад минь үр хөвгтд минь хүртэл өглөө босоход гэр дулаахан гэрт босч ийн гал төлөхгүй ингэж нүүртэй зуралдахгүй давуу талтай байна. Энэ компанид маш их баярлалаа. Тэгээд гэрээ өргөө гэрийн маань ингээд нарны самбараар бүх зүйлийг ингээд халааж өгч байгаад нь талархаж байна. Өглөө босоо бид нар чинь ингээд ус улсч нэр халуун ус халаадаг байсан бол одоо ингээд ардаа халуун усны савтай тэрнээс халуун ус аваад бид нараас хэрэглээнийхээ усыг бас хийж болох айгүй боломжтой. 4-5 хоногийн дотор л суйрлуулж өгсөн. Тэгээ маш хурдан шуурхай ирж бүтээн байгуулалтаа хийж өгсөн. Хотын утаанд утаа нэмэхгүй энэ бүтээгдэхүүний ачаар нүүрснээс ангиж ирж дулаан гэртээ өглөө босгод үр хөвгтүүд нь ч хүртэл дуртай босдог талаар иргэд ярьж байна. Цаг зав хөрөн мөнгө хэмнэж хамгийн гол нь утаагүй цэвэр цэмцгэр амьдрахад халаалт халуун ус хамт шийдсэн нь олон давуу талтайг ярьж байна. Иргэн та энэхүү бүтээгдэхүүнийг сонирхож байвал бүгдээр Солонгос улсын TAS Mongolia компанид хандаарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8033 8069 9924 88 45 дугаарын утсаар лавлаарай.